Монгол улс гэхээр бид одоо энэ сүүлд 1960 онд ч юм уу зурсан хөлийн дээсэн доторх түүхийг намайг баг байхад түүх хичээлээр зааж ирсэн. Энд усан үйл явдал. Би ингээд насанд хүрээд түүх монголчуудынхаа түүхийг судлаад Монгол үндэстэн гэдэг бол дэлхийн түүхийг бичсэн. Бид өнөөдөр Персийг, Оросыг, Хятадыг захирж ийсэн Энтгэг гэж улсыг монголчууд байгуулсан. Орчин үеийн Хятад улсыг монголчууд нэгтгэж өгсөн. Монголчуудыг Хятад руу ороход 4 улс байсан. Орос руу ороход одоо хэдэн 10 манлиг байсан. Тэгэхээр бид өнөөдөр Энтгэг рүү ороход 20 улс байсан тий. Бабур хааны үед. Тэгэхээр Хятад, Орос, Энтгэг гэдэг энэ дэлхийн 3 том гүрний суурийг тавьсан дэлхийн энтэй ийм үндэстэй юм. Улс гэдээ яриад ирэхээр яг өнөөдөр нэг ийм дэлхийд бас хөгжлөөр жоохон хойгуур ядуу хутар жижигтэр улсын асуудал яриад байна л да. Нэг Монгол улсын соёлын яам, Монгол улсын сангийн яам гэхээр нэг ийм жижигхэн өчүүхэн сэтгэлгээгээр сайд нар нь харж байна, үе үеийн сайд нар харж байна л да. Тэрийг би одоо хараад одоо өслөө шүү дээ. Одоо бас хөгжих болов гэж хараад найдаал явсараад чих тавьсаар үгүй. Тэгэхээр томьёолол нэршилгээний хувьд яах юм? Монгол үндэстэн гэж бид нар өнөөдөр амбица гаргаж ирэх хэрэгтэй байна. Монгол үндэстэн гэдэг чинь Монгол улсаас илүү эртний түүхтэй хүннүү гүрнээс бид нар түүхээ одоо тооцох юм л хүмүүс шүү дээ. Тэгэхээр Монгол улс гээд одоо байгаа энэ нэг ийм хайрцагт орох биш бүр Монгол үндэстний оршин тогтнолын мөн чанарыг авчих хэрэгтэй л гэж үздэг.